Сайн уу манайхан Кином ТV байна. За энэ удаа бүгдээрээ дэлхийн попын хаан Майкл Джексон талаар ярихаар та нартай бэлтлээ. За бүгдээрээ гол сэдвээр орцгоё. 1960-ад он Америк улс Индиана мужийн жижиг үйлдвэрийн хот болох Гэри тоос шороотой утаатай ядуу нэгэн эгэл амьдрал донд нэгэн жижигхэн байшинд 9 хүүхэдтэй айл амьдарч байлаа. Тэр айлын хамгийн ичимхий хэрнээ хамгийн онцгой хүүхэд нь Майкл байв. Ирээдүйд попын хаан гэж нэрлэгдэх супер од төрн гэж хинч төсөөлөөгүй байсан юм. Гэхдээ өнөөдөр та нартаа дэлхийн супер од Майкл Джексоны талаар биш, харин дэлхийн хамгийн алдартай хүн болсон ч ганцаардлаас сутаж чадаагүй нэгэн бяцхан хүүгийн талаар ярьж өгөхөөр бэлтгэлээ. Майкл яг ямар хүн байсан юм бэ? Тэрээр хэрхэн алдар нэрд хүрсэн, түүндээ хүрэхийн тулд яаж манифест хийж өөрийгөө хэрхэн урам зоригжуулж дэлхийд хайрыг түгээж байсан талаар түлхүү ярьж өгөх болно. За бүгдээрээ эхлээд Майкл Джексоны хүүхэд насны талаар ярилцгаая. За Майкл багадаа бусад хүүхчиг гадаа тоглож наадаж боловсоогүй юм байна. Түүний аав Жозеф нь маш хатуу чанга гараар түүнийг өсгөж байсан. Учир нь аав нь бол ер нь ядуу бага бахта маш ядуу тийм гэр бүлээс гаралтай байсан бөгөөд энэ нь ч бас нөлөөсөн байх. Хожим Майкл хэлэхдээ би хүүхэд насыг хизээж мэдэрч байгаагүй. Намайг том болсон хойно Жозеф гэрт минь зочлоход миний дотор муухаардаг маш их айдас мэдэрдэг байсан гэж тэрээр нэгэн ярилцлагандаа хүртэл хэлжсэн. 5 наснаасаа эхэлсэн дуу хөгжмийн бэлтгэл дарамт үргэлж түүнийг төгс байлгах гэсэн шаардлагаар дүүрэн байсан байна. Майклийн аав түүний авиасыг олж хараад түүнийг бүр маш их бэлтгэл хийлгэж шахдаг байсан. Одоо нэг буруу өнгө, нэг буруу хөдөлгөөн хийгтэл түүнийг зодож идэгдэг байсан байгаа юм. Майкл өөрөө бол дотроо маш ичимхий, эмзэг зөөлөн хүүхэд байсан учраас түүний сэтгхүүд аавынхын дарамт үлдэж одоо дараа сэтгэл зүйд нөлөөсөн гэж судлаачид ер нь үздэг байгаа. Майклийн дуу хоолой, бүжиг тэр тухайн одоо дуугаа мэдэрч байгаа нь ах нараасаа бүр хавь илүү байсан. Энэ нь одоо Майклыг бас илүү хичээх гол шалгуур болсон гэж зарим судлаачид үздэг. За тэгээд Майкл бага наснаасаа л шүлэг бичиж хамгийн бүтээлж үеийнхнаасаа их хэрсүү хүүхэд байсан гэж хожим нь хүмүүс ярьд юм байна л да. За Майклийн бол хамгийн том шүтэн нь бол Джеймс Браун гэсэн дуучин. Түүний үнэн шүтэн бишигч байсан бөгөөд одоо түүний бүжгийн хөдөлгөөнүүдийг дагаж бүжгэлдэг байсан байгаа юм. За бүгдээрээ Майклийн одоо амьдралд орон зайдан те маш том одоо байр суурийг эзэлдэг Neverland-ийн талаар бүгдээрээ ярьж өгье. За Neverland хүрээлэн нь болохоор Калифорни мужийн Санта Барбарад байдаг 3000 акр газрыг хамарсан бүр 54 тийм ажилчинтай байсан маш том цогцлбор хүрээлэн байсан. За энэ Neverland нь болохоор яг л Чарлигийн шоколадны үйлдвэр, Disneyland 2-ыг нийлүүлсэн юм шиг үлгэрийн юм шиг маш том газар байсан. Майкл хүүхдэд диваажинг бэлгэлхийг хүсэж байсан байгаа энэ дотроо. Иймдээш тэрээр өөрийнхөө хүүхэд насыг нөхөхийн тулд Peter Pan хүүхэлдэйн дээр гардаг Neverland Ranch буюу бүхэл бүтэн цогцлбор хүрээлэнг бүтээсэн байгаа юм. Тэрээр энэ хүрээлэндээ Америкийн өнцөг болон бүрээс хор тавдартай, өвчтөй, амьдралын боломж муутай мянган хүүхдүүдийг авчран үнгүү тоглоом тоглуулж хамтдаа өдөржин хөгжилдөж өнгөрөөдөг байсан байгаа юм. Энэ хүрээлэнд нь тоглоомын парк, амьтны хүрээлэн, галт тэрэг, кино театр гээд хүүхдүүдийг хөгжөөж одоо ингээд зингүүлэх хүүхдэд зориулсан бүх зүйлс багтсан байдаг байсан. Майкл хүүхдүүдэд үнэн голоосоо хайртай хүн байсан байгаа юм. 1992 онд Майкл Heal the World сангаа үүсгэн байгуулсан байгаа юм. Та бүхэн мэднэ шүү дээ. Heal the World гэдэг бүр дуун хүртэл байдаг. Одоо ч гэсэн тэр дууг бол маш олон хүүхдүүд дуулдаг. Тэр өөрөөсөө өгч болох бүхэл хандивыг одоо ядуу устэй хүүхдүүдэд өгч исэн. Билл Гейтсийн сангийн араас орохоор их хандивыг Майкл Джексон хандуулж байсан. Тэрээр мөн бас хамгийн их одоо хандив өгсөн одоо ийм артистаар нэрлэгдээд бүр Генсийн номонд хүртэл бичигдсэн байдаг юм билээ. Тэгэхээр түүний ямар өгөөмөр ямар одоо хүүхдэд хайртай те хүн болгон туслахыг хүсдэг байсан сайн хүн гэдэг нь бол энэ илтгэж байгаа шүү дээ. За бүгдээрээ дараагийн сэдв рүү оръё. Энэ болохоор Майкл Джексон маш их манифест хийдэг, маш их бясалгадаг. Хүссэн зүйлдээ хүрэхийн тулд өөртөө маш их ажилдаг хүн байсан. Бүгдээрээ одоо энэ талаар нь ярьцгаая. Майкл Джексоны ертөнцийн хуулийг маш сайн мэддэг хүн байсан. Тэрээр үргэлж бичдэг байсан бөгөөд юу бодож байгаагаа мөн хэн болохоо байнга бичдэг байсан. Майклийн кинонд дүрийг бүтээсэн түүний одоо үеэл болох Jafar Jackson хэлэхдээ би түүний ганцхан бүжиг дууг нь бэлдээ зогсохгүй түүний одоо бичсэн тэмдэглэлийг унших надад боломж олгосон юм аа. Тэгээ Майклийн тэмдэглэлийг уншихад бол тэрээр маш их талархал, тарин,
манифест болон гэж бичдэг байсан. Би бол тэрийг ингээд олж мэдсэн бүгдийг нь би бол уншсан. Тэрээр хүрхийг хүссэн бүхнээ дэвтэрдээ бичиж өдөр бүр 30 минут заавал бясалгал хийдэг байсан. Түүний бичсэн тэмдэглэлүүд гэрийнх нь тойл хан бүр таазан дээр нь хүртэл наалтаастай байдаг байсан. Майкл нэгэн тэмдэглэлдээ бичгтээ миний шинэ нэр дэлхий дахинд MJ буюу Michael Jackson гэж алдарших болно. Би цоо шин дүр төрхтэй цоо шин хүн болж гарч ирнэ. Хүмүүс намайг Jackson тавдуулдаг, бүжгэлдэг бяцхан хүүгээр биш. Цоо шин Майклаар намайг хүлээж авах болно. Би боломжгүй зүйлийг ч гэсэн бүтээх болно. Би ич ид байх болно. Би төгс төгөлтөр байна. Би хамгийн сайн сайхныг үргэлж эргэлхийлнэ. Би бүх дуучид жүжигчдээс илүү алдартай байх болно. Би ямар ч газар ярьсаа өгөхгүй, би нууцлаг хэрнээ ич идийн мэд байх болно гэж одоо нэгэн тэмдэглэлдээ бичсэн байгаа байхгүй юу? За тэгээ Майкл тойлонд хараад дахин би дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай цомгийг бүтээх болно. Дэлхийг алмааруулсан артист болно. Би бол баатар гэж хэлдэг байсан маа. Тэгээ тэрээр бас хэлэхдээ миний замд гарч ирсэн ямар ч саад бэрхшээл намайг зогсоож чадахгүй. Мөн тэрээр бэлтгэлийн толон дээрээ би бол ич идийн соронц мэт байна. Ямар ч хүчрхээлэл байхгүй зөвхөн хайраар би дэлхийг эдгэн гэж бичсэн байдаг гэсэн юм байна. Бас тэрээр хэрвээ чиний бодсон зүйл чинь санснаар чинь болохгүй бол явж байгаа замаа өөрчил. Амьдралыг харах өнцгөө өөрчлөөд үз. Тууштай байдалгүйгээр өсөлт хизээж байхгүй. Аливаа зүйлийг дахин давтаж хийх нь ур чадварыг бий болгодог гэж хэлж ирсэн юм байна. Майкл бүр нэг бүжгийн хөдөлгөөнөө 200,000 удаа давтдаг тийм хүн байсан гэж одоо эргэн тойронд нь одоо түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс хэлж байсан. Тэгээ би анх энэ 200,000 гэдгийг анхаарад 200 удаа юм бахтай гэд би харсан чинь бүр яг ингээд 200-ийн араас 3 тэг байсан. Тэгээ бүр 200,000 удаа давтаж хийдэг байсан. Тэр хөдөлгөөнөө бүр төгс төгөлдөр болтол нь давтдаг байсан. Хэрвээ чи амьдралаас илүү сайн сайхан зүйлийг хүсвэл сайн сайхан зүйлийг л асуу бурхнаас. Мөн тэрээр бурханд өдөр болгон залбирдаг маш тийм сүсэг бишрэлтэй хүн байсан. Мөн тэрээр би үзэсгэлэнтэй би бол маш их үзэсгэлэнтэй. Бурхан үргэлж миний талд байдаг гэж хэлдэг байсан юм байна. Хуучин би ард хоцорч цоо шин би шинээр төрсөн. Би үзэсгэлэнтэй гэж тэрээр өөрийгөө үргэлж сайнаар бодож үргэлж сайнаар хардаг байсан байна. Мөн тэрээр хэн болохоо, хаа хүрэхээ, ямар үр дүнд хүрэхээ тухайн зүйлийг хийхээс өмнө бүр мэдсэн байдаг. Тэр үргэлж бичдэг байсан. Зүгээр бодхоос илүү бичих нь илүү гэж үздэг байсан юм байна. За ингээд түүний амьдралын бас нэг хүмүүсийн бас мэдхийг хүсэн зүйл гэдэг шүү дээ. Энэ бол түүний одоо мис засалтай хүмүүс маш их ярьдаг шүү дээ. Арьсаа солиулсан гэх мэтчлэнгээр маш олон цуу яриад. Энэ талаар бүгдээрээ ярилцгаая. Энэ мислийн талаар ярихаасаа өмнө бүгдээрээ ахаад л түүний хүүхэд нас руу орно. Майклыг аав нь баг байхад нь том хамарт гэж одоо дууддаг байсан юм л да. Fat nose гэ. Одоо энэ нь нөлөөс нүдэ Майкл хамарнаасаа бол маш их ичдэг байсан. Түүний ах Jermaine Jackson хэлэхдээ Майкл өсвөр насндаа хамар болон батганаас бол маш их ичдэг хүүхэд байсан. Тэгээ тэрээр царайгаа толинд харахаар би маш их гутарч байна. Би царайгаа толинд хармааргүй ингэж надад хэд удаа хэлж байсан гэж бол хэлсэн байгаа юм. Тэгээ Майклийн хамгийн анхны хагалгаа нь болохоор тайзан дээр бүжгэлж байгаад одоо яг Off the Wall гэд хамгийн анхны одоо дууных нь үеэр хамрын хагалгаанд 1979 онд орсон юм байна. Тэр үеэр яг хамраа ингээ баг зэрэг гинтэйгээд тэгээд эхний хагалгаа нь бол ингэж орж исэн юм байна л да. Гэвч хагалгаа Майклд нь одоо ерөөсө таалагдаагүй учраас ахин хагалгаанд орсон байгаа юм. За энэ удаа түүний хамрын хоёр талаас нь одоо яг энэ хамрын хоёр өнцөг байдаг шүү дээ. Тэр хоёр талаас нь маш их хасалт хийж Майклийн хамар хамаагүй нарийн тийм болсон байгаа юм. Тэгээд зөвхөн хамартаа анхаараа зогсохгүй 80-аад он гарахад Майкл жингээ барьж эхэлсэн. Тэгээд тэрээр гадаад төрхөндөө илүү анхаарч жин хасч эхэлсэн байгаа юм. Яагаад жин хассан бэ гэх юм бол тэрээр арай хөнгөн жинтэй болох юм бол бүжгийн хөдөлгөөнд нь саадгүй бас илүү төгс харагдана гэж үзсэн. Трейлер дууны одоо бидний хамгийн сайн мэддэг бас хамгийн дуртай дуунуудын нэг штэ. Энэ одоо дууныхаа мьюзик видеоны үеэр Майклийн биеийн жин бүр ердөө 55 кг байсан байгаа юм. Ийм болтлоо турсан. За тэгээ Майкл 7 хоногт нэг удаа одоо хагасайн өдөр мацаг барьдаг байсан байгаа юм. Тэрээр хаяа бүр юу ч идэхгүй одоо 7 хоногийн 7 өдөр шаргуу хичээлдэг гэсэн. Заримдаа ерөөсөө ингээ багахан өглөөний цайндаа багахан сериал жүржийн одоо шүүсэнд маш их дуртай байсан маа. Тэгээ ер нь оранжийн тийм шүүс бол ер нь байнга уудаг байсан. Тэгээ хоолнд бол нэг дуртай
бол хүн биш байсан гэж түүний тоогооч нь бол хэлж илээ. Түүнийг одоо нас барахаас өмнө ажиллаж байсан түүний гэрийн хувийн тоогооч нь хэлэхдээ тэрээр бол бүр маш бага хоол иддэг байсан. Өглөөний ерөн цай бол нэг уудаггүй байсан. Нэг аяга журжийн шүүс уугаад өөр юм бараг л иддэггүй байсан. Оройн одоо хоолн дээр бол тэрээр заавал доошоо нэг тавт ингээ галхуундаа бууж ирээд хүүхдүүдтэйгээ хамт суугаад хоолдог байсан байгаа юм. Бас нэг сонирхолтой юм ярьж өгөхөд тэрээр хүүхдүүдийнхээ үлдэгдэл хоолыг нь бас иддэг байсан юм байна. Тэгээ яагаад ингээд үнэхээр их одоо мөнгөтэй те ямар ч хоол өөрөө идэж болно шүү дээ. Тэгэхэд яагаад ингээд үлдэгдэл хоол иддэг байсан бэ гэхээр энэ хорвоо дэлхий дээр үүсэж байгаа одоо хоолгүй байгаа зөндөө олон хүмүүс байгаа. Бид нар ингээд хоолны хаягдл ерөөсөө үүсэх ёсгүй гэж үздэг байсан юм байна. Амьдралынх нь философи одоо ингээ үзэл бодолтой хийж байгаа зүйлээс нарах юм бол Майкл бол маш сайн хүн байсан. Түүний эргэн тойрны хүмүүс ч гэсэндээ Майклыг маш сайнаар бол дурсдсан бэлээ. За ингээд 1982-оос 83 оны үед Майкл зурагтаар гарахдаа ер нь бол тийм маш улаан хацартай харагдаж байсан. За энэ зургуудыг харах юм бол ингээ блаш тавьсан юм шиг хацар өнгөлөгч тавьсан юм шиг бүр харагдаж байгаа. За энэ нь болохоор хүмүүс бас тэр үедээ одоо ингээд эрэгтэй мөртлөө хацар өнгөлөгч хэрэглэлээ, нүрээ будаад хэлээ гэх мэтчихдээ одоо шар мэдээгээр бол зөндөө тийм буруу ташаа мэдээлэл гардаг байсан. Тэгээ энэ юунаас болсон бэ гэхээр Майкл лупус гэдэг өвчин бас тусч исэн юм байна. За энэ өвчний та нар хамгийн алдартай одоо туссан хүний мэдэн шүү дээ. Энэ бол Селена Гомес туссан. Энэ өвчнөөсөө болоод маш их шаналсан. Мэдээж бол ямар ч өвчин маш хэцүү. Тэгээд Майкл Жаксон бас ийм лупус гэдэг өвчтэй байсан юм байна. Энэ өвчнөөсөө болоод ингээд биеийн хавгнах, зарим нэгэн одоо шинж тэмдгүүд ингээд үе илэрдэг байсан юм байна л да. Нүүр ингээд маш их улаах гэх мэтчлэн. За ингээд 1984 онд Майкл Пепсиний одоо дар сурталчилгаанд тоглож байхдаа гинт тайзан дээр гал алдснаас болж түүний хуух нь 2 дугаар зэргийн түлхэгдэлтэй болж Victory Island тоглолтын үеэр маш удаан бүлгийн эмнэлэг тэмцэлүүлсэн байдаг. Түүний одоо сайхан гарсан кинон дээр хүртэл энэ сценүүд бол гардаг. Яг энэ түүх нь бол бодит. Тэгээ түүний дагцан дээр алгын чинээ маш том тийм түлхэгдэлт үүссэн. За тэгээ үүний дараа удалгүй Майкл 4 дахь хамрын хагалгаанд орсон байгаа юм. Энийний дараа түүний хамар нь бүр илүү юм шовх ингээ дээшгээ болж ирсэн. За тэгээд 1986 онд Майкл ахин хагалгаанд орсон хамар болон эрүүндээ тийм имплант суулгаж нэгсэндээ эрүүндээ хонхорхоотой болсон явдал юм. Түүний одоо сүүлийн он жилүүдийн зургийг харах юм бол яг эрүүндээ ингээ баг зэрэг хонхорхоотой байдаг шүү дээ. Энэ нь бол түүний төрөлхийн эрүү биш юм байна. Харин мисл хийлгсэн юм байна л да. 1990 онд тэрээр ахин хагалгаа хийлгсэн. Энэ удаад бол хамрандаа ороогүй. Харин 1984 онд бүлэгдсэн даг цуух хэсэгтээ ус шилжүүлэн суулгах хагалгаанд орсон юм байна. Ус ургатал одоо маш их хугацаа шаарддаг байсан учраас энэ үеэс бидний сайн мэдэх Майклийн хамгийн алдартай Федора малгайгаа өмсч эхэлсэн юм байна. Харамсалтай нь одоо ус шилжүүлэн суулгах хагалгаа нь амжилтгүй болж тэрээр одоо хиймэл өсдөхөөс өр аргагүй болсон байна. Үүнээс хойш Майкл Федора малгаандаа маш их хайртай болж унтахтаа ч гэсэн малгаатайгаа унтдаг байсан гэж ойр тойрных нь ярьж дурсдаг юм байна л да. За 2001 онд Майкл Invisible альбомоо гаргах үедээ ахин асуудалтай тулгарсан. Түүний хамар жирийн хүнийг шиг амьсгалахад хүндрэлтэй болж ахин одоо хамрын хагалгаанд орохоос өөр ямар ч боломжгүй болсон юм байна. Яг энэ үеэр You Rock My World гэд клипээ хийж исэн юм байна. Энэ үеэр найруулагч нь түүнийг одоо арьсаа баг зэрэг борлуулад хиймэл хамар зүүхийг санал болгосон байна. Энэ мэдээ нь бол түүнийг бүр маш их цочирдуулсан гэж одоо эргэн тойронд хамт ажиллаж исэн хүмүүс нь хэлсэн одоо ярилцлагандаа хэлсэн байгаа юм. Майкл хэлэхдээ хүмүүс намаа мангас гэж боддtiin байна. Бүр хэлээд бүр уйлаад нэг цаг өөрийнхөө өрөөг түгжээд бүр уйлж исэн гэж байгаа байхгүй юу? За ингээд 2002 онд Санта Мари шүүх хурлын одоо танхимд ирэхдээ тэрээр маск зүүсэн байсан. Тэгээ энэ шүүгч бол маска одоо түүнээс авна уу гэж хэлэхэд ахин хамарны хагалгаанд саяхан орсон юм шиг юм лент ингээ наацсан байсан. Шахны лент. За Майклийн энэ дүр зураг нь бол бүх сонир сэтгүүлээр гарч Майклийн хамар унлаа гэж шуурч байсан. За энэ үеэр ч гэсэн маш олон хүмүүс ингээд Майклийн талаар шар мэдээнд худал мэддэхгүй те маш олон цувралыг бол тарааж исэн. 2004 онд Майкл залуу насаа хадгалахын тулд филлер хийлгэж бүтэн арьс өргөх мэсэлд орсон байгаа юм. Майклийн арьсны мэсэлж хэлэхдээ Майкл ердөө л хэвийн хамартай болохын тулд филлер одоо мэсэл зэргийг сонгодог байсан гэж хэлсэн байгаа юм. Одоо яг энэ бүх хагалгаануудын за яг өөрийнхөө зүгээс ингээд дүгнээд үзэх юм бол түүний бага насны траума ааваас нь өгсөн те fat nose те том хамарт гэж нэрлэдэг байсан. Майклд маш их тийм юу гэмдэ сэтгэлийн тийм траума өгсөн юм шиг надад санагдсан. Майкл Жаксон мөр ялсандаа хэлсэн байдаг. Хүмүүс намайг маш олон мэсэлд орсон ингээд мэсэлд донцсон гэж хэлдэг байсан. Би бол хамрандаа мэсэлд орсон, эрүүндээ мэсэлд орсон. Өөрөөр би бол ямар ч юм хийлгээгүй гэж хэлсэн байгаа юм. Түүний ээж бас хэлэхдээ Кэтрин Жаксон бас нэг ярилцлагандаа хэлж исэн. Түүнийг хамрандаа бол хит хэдэн удаа мэсэлд орсныг мэдж гин бас эрүүндээ мэсэлд орсон. Өөр бол юмаа бол миний хүү засуулж байгаагүй гэж Кэтрин Жаксон бол Майклийн талаар ярихдаа бол хэлж исэн байгаа.
За ингээд Майкл Жаксон бол үнэхээр агуу хүн, үнэхээр түүхэн нас маш урт юм бэлээ. Тийм болохоор одоо дараагийн хэсэг дээрээ Майкл яаж нас барсан те бас түүний амьдрал тохиолдож исэн маш хүнд цаг үеүүдийн талаар илүү дэлгэрэнгүй ярих болно. Тэгээд энэ бол эхний part 1 та бүхэндээ хэлмээр байна. Тэгээ part 2-ороо бүгдээрээ Майклийн талаар илүү deep dive хийх болно шүү. Тийм болохоор та бүхэн subscribe дараад манай кинон channel-ыг дагаарай. Bye. Хуг байлаа.